За сайн байцгаана уу? Радио Хаус. За ингээд эрүүл мэндийнхаа энэ удаагийн подкастаар хавдар судлалын үндэсний төвийн өхний төвийн мис засалч эмч төмөрч өдөр эмчтэйгээ танилцж байна. Дөнгөж орж ирээл гаднаас орж ирээл тэгэл яриагаа өрнүүлж байна. За тэгээд мэдээж хөтлөгчөөр сонгодон эмнэлгийн цээжний хөндийн мис заслын эмч зүрх судас цээжний хөндийн эмч зүрх судасны гэж боддог тийм. Цээжний хөндийн зүрх судас гэж давхар явдаг тийм. Тэгээ хоёул зүг юу. За мис заслын эмч хашчлаа. Тайр бол би бинийг бас танд юм бэ те. Баярлалаа. За ингээд баярлалаа. За ингээд юу яа л да. Одоо хөхний талаар л би тэд ярих нь. Яг гэх юм бол бас нөгөө одоо эрэгтэй хүмүүс одоо яг хөхний талаар яриад суухаар бас өөр эмэгтэйчүүдэд эсвэл эрэгтэйчүүд аав нарт, залуу аав нарт ер нь хүмүүс бас сонирхолтой байж магадгүй. Бид нар бол энэ талаараа одоо бид нар хүмүүст бага чадхай мэдлэгтэн тусал болгоч л энэ подкастыг хийж байгаа. За ингээд эмэгтэйчүүд тий одоо жишээлбэл эрчүүд ч тэр юм эсвэл нөхөртөө гэр бүлийнхээ хүнтэй ч юм эсвэл өөр одоо найз нөхөртөөгөө ярихаас тий хөхний талаар ярилцахаас санаа зовдөг яг тэр ямар сэдв байд юм болоо. За яг хуу ер нь бол зөвхөн хөхний талаар санаа зовдөг гэвэл за мэдээ залуу эмэгтэйчүүд бол нөгөө хөхнийхөө том жижиг санаа зовдөг ч юм уу бас гоо сайхан юмнууд одоо нөхөртөөгөө ярилцдаг ч юм уу тиймэрхүү байдгийн. Тэгээ бид нар дээр ихээр бас би одоо хавдар судлалын үндэсний хөхний хавдрын бизнеслийн эмч байгаад байдаг. Надтай бол пластикийн хагалгаас их асууад явдаг байдаг. Тэгэхээр мэдээж энэ хөхний талаар бүх цогц юм үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй учраас бид ч гэсэн пластикийн зөвлөгөө бас өгөөл явуулдаг. Зүгээр яг хуу хортой хавдар гэд ярихаараа зүгээр яг их л хожуу онцлогдоод байгаа үе шат манайд бас байгаад байгаа байхгүй. Одоо бид нар чинь яг үндэ ингээ гадны Америк, Германы хоёр багтай хамтарч ажилладаг. Манай одоо тасаг гэгтэл. Тэгэхээр бидний гадны эмчнэрийн хяналтанд дор бас процедур ажиллабараа хийж гин гэсэн. Гадны ревю. Тэгээ биднийг одоо ингээ бас давхар нь чек хийж байгаа, шалгаж байгаа мэгтэй ажиллаж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд ажиллаж байхад чинь ерөөсөө гайхдаг юм нь юу гэхээр цэвэршилтийн ард их хавдар гарч ирдэг байтал танай хаагаад юм залгуун ажиллагдаад байгаа юм бэ. Энийг л нэг судлах юмсан. Бид нар ярьж байгаа жишээ нэ. Тэгээд энэний ард дээр судалгаа хийгдээд явъя гэхээр бас л нэг том бажеттэй асуудууд яригддаг. За яг ерөнхийдөө бол эмэгтэйчүүд маань ер нь л нэг тийм жоохон хайнгадгүй гэх юм уу. Монголд бас нэг гадныхантай харьцуулахад орчин сэргийлэх гэдэг ойлголтоо мэддэггүй. Тэмдэглэл гэж юу байдгийг гэж бас нэг анзаардаггүй. За уучлаарай. Юу тэмдэглэлтэй? За тэрийг нэг тайлбарлаад өгөөч. За яг ингэсэн ер нь хөхний тэмдэглэлтийг бол зүгээр 10 жилийн ингээд охтын насанд нь тухайн сургуулийн одоо бас физикал доктор гэж ярьж штэ тий. Эмч нар ингээд заахад өгчдөг байхгүй. За хөхөө л ерөөхдөө нар зүв тий цагийн зүүнний дагуу сугнаасаа эхлээд хөхний товчны эргэн тойрон ингээд сарын тэмдэг одоо ирээд эхэлж гин гэд эхэлж штэ. Тэр үед нь тэрний ард дээр энэ тодтогтмол тэмтэрчээ. Усанд орж явах болгондоо тэмтэрчээ гэд. Монголд бол студилийн мэддэггүй. За 2010 онд анх нэгдсэн үндэсний байгууллагатай ямар менеж хийсэн гэхээр за нэг таныхан бол хөө тэмтрэх гэдэг тийм школ бол мэддэггүй юм байна. Ядаж гисэн ямар ч байсан тэмдэглэлтийг эхлээд заагаад өгчих сургачих. Дараа нь бол яг хуу нийт хүн амын 50% Улаанбаатарт амьдардаг юм байна. Тэгэхээр нөгөө скрининг буюу хөхний маммограм гэж ярьдаг хөхний эрдэнэтхийн зураг хөхний эхо хоёрыг одоо Улаанбаатарын төвшөнд хийхгүй хийгэх юм одоо тэр аппаратуудаа сууршуулж байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө зах газруудад тавьчихаар тэнд нөгөө нарийн мэргэжлийн эмчнэр байдаг. 10 он гэтэл ер нь хөхний нарийн мэргэжлийн эмчнэр гэдэг юм байдгүйсэн байхгүй. Бид нар одоо 16 оноос хойш 17 оноос хойш л энэ хөхний нарийн мэргэжлийн эмчнэр гэж ерөнхий түүх ярил тэгж ярихаар бидний зүгээр хагалгаа том менежментүүд нь аль хавдар судлалын үндэсний төв 40 жилийн өмнө хийгдэж байсан. Гэхдээ яг нарийн мэргэжлийн эмчнэр хараад бол хөгжөөд бол бас удаагүй л байгаа гэсэн. Өхөө тэмтэрч одоо жишээлбэл сайн нэг ярьжсэн юм хим хэвшүүлэх ёстой гэж эхлээ хэвшүүлэх ёстой. Яг л тэр бол гэхдээ тухайн үед байсан бидний нөгөө байх болцооны хамгийн одоо арга хацсан л арга тэр байсан. Ягаад тэр хөхний тэмдэглэлт байлаа гэд тэмдэглээгээд нэгэнд хөгжил сайтай хавдрыг л онцлно гэхээс эрт бие хавдрыг онцлох боломжгүй байхгүй. Тэр нь бүр батлагдсан судалгаа. Тэмтэрч үзэл энэ байна уугүй юу? Тийм ер нь зүгээр эмзэглэлтэй зүйл байна уугүй юу? Хаана юу байна гэдэг усанд ороод тэмтрээд тагтсан хүн чинь бас нэг анзаараас орчин. Тэгээ октын насанд чинь хортой хавдар онцлолт магадлал нь бага байхгүй юу? Тэгэхээр тэр үеийн хөгжлөө өөрөө тэмтрээд ингээ явна гэдэг чинь одоо амьдралынхаа насанд бол 30 наснаас дээшээ бол эрсдэл нэмэгдэж эхэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хувьд. Тэгэхээр тэр үеийн хүртэл чинь ингээ тэмтрээд өөрийгөө бас хөхнийхөө хаана юу байгаа илүү мэддэг болчихдог гэсэн. Хөхний одоо шилбэл хавдрын хувьд бол ихэвчлэн одоо юу гэх юм эмэгтэйчүүдийн одоо яг аль хэрэгэм насанд нэг их байна.
За яг түрүүнд би ярен дээр ярьсан уулын цэвэршилтийн ард дээр их хвчлэн гарч ирээд за Азийн одоо Солонгос, Японч гэдэг юм ер нь бас хүмүүсийн дундаж наслт өндөр өсөж штэ тий. Тэгэхээр тухайн хавдар гэдэг чинь өөрөө настай холбоотой. Энийг бол арчлан мэдж байгаа. Тэгэхээр өхний хавдар бол нас явагдсан бол нэрсэл өсөд а гэхдээ яг насны дундаж критерий бол 30 наснаас эхэлдэг. 30 наснаас 12.5% эрсдэл эхлээд явсаар байгаад ямар нэгэн байдлаар цэвэршилт нормал явагдаад цэвэршилтийн ар дээр ямар нэгэн дааврын эмчилгээний төр шаардлагатай хэрэглээгүй бол 60 нас гэдэг ер нь тэр риск нь унж байгаа гэсэн үг. Унж байгаа. Тий. Зүгээр яг Япон, Солонгос энтрих бол ер нь 60-аас дээшээгээ 70 мал руугаа соншлох шатах нь их өндөр байдаг. Тэр бол яг нь лайфтайм амьдралын нөгөө насны явдлын холбоотой яваад байгаа гэсэн. Өхний хавдрыг те одоо жишээл 30-аас дээш насны эрсдэл нэлийн нэмэгддэг юм байна. Тэг өсөд эхэлдэг гэсэн. Өөрөө одоо жишээлбэл хамгийн энгийнээр яаж шалгаж мэдэрч явах хэвээр. Яг зүгээр одоо бол араа зүгээр миний ингээд яг практикт ажиллаад харж байгаа юм юу гэхээр нэгдүгээрт монголчууд бас яг төрөлт их манайх чинь харьцангуй бус орнтой харьцуулахад өндөр шүү дээ. Тэ? Дээрээс нь бас ойрхон төрдөг. Тэгээд төрөлтийн ар дээр жингийн алдагдал руу шилжиж байгаа юм. Ерөөсөө ойрхон төрөл маш бенжингийн индекс нь таргалтын 2-3 дахь зэрэг очиж байгаа байхгүй. Тэгэхээр тарган эмхтэй өөрөө цэвэр хортой авдрал өөрийгөө ингээд хортой авдрал хэрэгслээ шууд чигчин гэсэн. Өөрийгөө шууд тэнд явж тавьж гин гэсэн. Тэгэхээр нөгөө гадныхан ч юм бол 1-2-3 жил ингээд хүүхдээ ингээд те бүр амар төлөвлөж байгаа төрөөл тэгэл тэрний ар дээр эргэл норм чинь лөө очих гэж маш хичээдэг байхгүй. Манайд их тийм ойлголт байдаг. Тэгээ энэ бол бас амар том эрсдэл рүү авчиад байгаа. Тэгээд дааврын амралтай хавдар нийт хавдрын одоо манайд онцлогч байгаа хавдрын нийт хавдар дээр ялангуяа залуу ажиллагдсан таргалттай эмэгтэйчүүд ер нь гарч ирээд байна. Ер нь шалтгаануудын хувьд ямар шалтгаанууд байх вэ? Одоо хэлбэл нэг дунд одоо middle age буюу одоо дунд наснд их байгаад шүү дээ. Тэгэхээр тэрний хамгийн гол шалтгаан. За ер нь 30 нэмэгтэр бол яг ер нь бол хөхний хөгжил хизээ дуустдаг вэ гэдэг асуудлын нэр яригддаг байхгүй. Тэр нь юу гэхээр хөх октын насны нэг хэлбэр болчих чинь тий хэлбэр болчихно. Гэхдээ хөгжил нь дуусаагүй байна. Хөгжил нь хизээ дуустдаг гэхээр хүүхд гаргаад хүүхдээ хөхүүлээд тэр хөхний хөгжил дуусч байгаа байхгүй. Тэгэхээр манайханд бол харьцангуй байгаа. За гадныханд бол 30 наснаас хойш жирэмслэх. Хожууд одоо жирэмсэлж байгаа 30 наснаас хойш жирэмсэлж байгаа одоо нэгсэн тэдэд бол бүр юу болчлоо шүү дээ хэвшин шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө бас өхний хортой авдар өвдөх хэрэгсэл рүү өөрийг нь авчихдээ гэсэн. Хөгжил нь дуусаагүй 30 үрээд тэгээд хөгжил нь хязгаар дууссан хүүхдээ хөвгөлөд дуусах хэвэл 31 болчихж байгаа байхгүй юу? Анхны хүүхдээ хөвгүүлэл хөхний хөгжил дуусч байгаа. Ер нь бол тийм хөгжил нь өөрөө яг тэгэл одоо нэгсний тэр дотор байгаа хөхний сүү үсгэх, цорох, хилтэн цэр гэж ярьдаг бид нар тэр бүгдээрээ ажиллаа хийж дуусаад ажиллаа хийгээд дуусгахыг хөхний хөгжил нэгсний зохицуулж байгаа гэсэн. Энэ тэгээд би сайн мэдэрсэнгүү. Ер нь тэгээд жоохон хожуу төрөх чинь тэгээ сайн болж таарж байна уу? Хожуу төрөх муу болж таарч байгаа. Муу болж. Тий, ер нь бол 25-аас 35 нас нь 2-оос 3 төрж байгааг хүний амьдралын хамгийн зөв мөчлөг. Эмэгтэй хүнд ч гэсэн өхний хортой авдараас урчин сэргэлж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө зүүн баруун Европын орнууд энэ төр цэвэршилтийн аргаар хавдар гардаг энэ төр бас л хожуу төрж байгаатай холбоотой. Одоо Азийн орнууд ч тийм болчлоо шүү дээ. Солонгос, Япон бол хөвчлэн бараг 40-ыг болол төрцгөө хэлж шин. Тэгэхээр бас хавдрын эрсдэл нь бас тэнд өндөр байгаад байна гэсэн. Одоо жишээл ээж нь хөхний хавдартай байсан бол охин нь хөхний хавдартай байх магадлал өндөр гэж би ойлгоод байдаг байхгүй. Яг л нөгөө Анжелина Жоли чинь хөхөө ахуулсан шүү дээ. Тэгээ энэ одоо яг ямар ч юм бэ? Энэ бол цэвэр мутацийн асуудал. За яг хуу нийт ингээд хөхний хортой хавдар онцлогтой гэж тооцъё тий. За Монгол улсын хэмжээнд ойролцоогоор 200-аас 250-аас 300 орнд хэлбэлцээд байгаа. Зарим тохиолдолд бид 340-ыг энэ онцлогдсон тохиолдол бий. Жилд тий. Бас тоон их өндөр биш. Ягаад тэгэхээр ер нь тухайн хүн амын 10% та хөхний хортой хавдар онцлогдоод байна гэсэн тийм статистик тоо байдаг. Энэ Монгол өндөр үү? Монгол бол яг өндөрт орох уу? Та өөрөө тооцохгүй. Тухайн хүн ам гэхээр за Америк гэж байж болно. Тэгэл орнуудын хүн амдаа 10% нь хөхний хортой хавдар онцлогдоод байгаа. Хүүсийн харьцаанаас шалтгаалчихна. Тэгэхээр тухайн улс өөрөө эмэгтэй хүүсийн амгаас их өндөр байвал 10%-аас дээшээ гараа авчдаг. Манайх бол хавцаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр 10% дотроо байгаад байгаа. Зүгээр нэг хэцүү юм бид ингээд хөхний хортой хавдар өвдөөд за хэнийг нэг алдаж эсвэл эмчилгээ нь бас үр дүн өгсөнгөө ч зөндөл юм гарч ирдэг тий. Тэрний юу гэхээр хоёрын бие буюу хожуучны хавдрууд нь бараг 50% нийслээд байгаа байхгүй. Тэгэхээр хожуучтанд бол 50% болно тийм өндөр өвтөн онцлогтой. Тэгэхээр тэрний цаана бидний авж байгаа бүх одоо системийн эмчилгээ, туяа эмчилгээ, мэсцлийн эмчилгээ тэр маань нэгснээ жоо хоцорчод байгаа байхгүй. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай.
түрүүн таны асуултан дээр Анжелина Жолиг дурдсан шүү дээ. Би бас энд нэлтгэл тавигаад явахаар Анжелина Жолийн зургийг их тавьдаг байхгүй юу? Хүмүүс айгу мэддэг. Тэгээ өөрөө ч бас нэгдсэн үндэсний байгууллага айгу тийм дуу хоолой болж явдаг. Манай хүнд болохоор мутац байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ мутац бол нийт 300 орчим хавдрын онцлогтой гэхэд 10 гаруй хувьтай л байгаа. Өндөр биш. Гэхдээ бид нар өнөөдөр хавдар судлалын үндэсний төв дээр тэр мутацыг одоо хүртэл бид нар тодорхойлж чадахгүй байгаа. Энэ өөрөө эрүүл хүнээс хортой хавдрын мутацыг барьж авах хэдэн тэр цусны шинжилгээнд гарч ирэх тэр одоо лаборатори технологи нь айгүй өндөр байхгүй юу. Тэгээ Монгол улс саяхны бодлол бид нар мутацаа барьж авч чадахгүй байжгаад хувийн нэг лаборатори хийгээд эхэлсэн. За бид бол тэрний буйнд бол хавдар судлалын үндэсний төв дээр одоогоор бид 4 кейс бариад авсан байгаа. Яг бид нэрээр өөрчлөсөн хүмүүсээс мутацийн бариад тий. Одоо тэгэхээр бид мутац дээр дараа нь юу гэхээр хагалгааны тактик нь бас өөрчлөгдөх тий. За одоо жишээ нь нэг л мутацтай эмэгтэй байвал бид нэр хөхнийхээ асуудлыг шийдээд давхар өндөгчний асуудлыг ярих жишээ нь. Өндөгчний хаалгаанд орохгүй юу, цэвэршилт нь явсан эмэгтэй юу, хит залуу онцлогдвол бид бас өндөгчний асуудал ярих хэцүү шүү дээ. Яг л чинь хөөрч үе, өр хөвгттэй болох асуудлаа тэр хүн бас бий болгож чадаагүй байвал ингээд айгүй төвхтэй комбинацууд араас нь гардаг. Тэгээ хоорондоо маш ярилцсан шийдвэр гардаг гэсэн үг. За бид нар ирчүүд бид нар те одоо хайртай бүхнийг яаж хамгаалах уу? Тэр байлаар ард өвчнөөс одоо яаж бид нэр сэргийлэх үү? За нэгдүгээр найз охин одоо юу гэдэг гэр бүлийн бүсгүйгээ жингийн бариул. Жингийн барь, тогтмол бариул сурга. Ерөөсөө ер нь эмэгтэй хүн үнэхээр л энэ одоо маш юм бидний харуул юм эрэгтэй хүнтэй харьцуулалт эмэгтэй хүн ч бүр нэг юм шавдаг одоо лаборатори юу шиг л асар их тийм гормоны өөрчлөлтөнд ордог байхгүй. За тэгэхээр нэгэнт тийм л бол ер нь насан туршийн хоолны дайет гэдэг юм нэг ойлголттой байх хэрэгтэй. Манайх бас хоолны дайет дээр бол манай эмэгтэйчүүд ер нь жоохон булимг шүү. За нэгдүгээр жингээ барь. Хоёрдугаар өөх болон булчингийн харьцаа чинь яг жингээ бариул эхлэхээр тэнцээд эхэлнэ. Өөхний харьцаа эхлээд ихсэхээр л эстрогон дааврын ханамж өсөд идэг байхгүй. Эстрогон даавар чинь өндөр яваад ахаараа л хавьчаал өхний ортой авдарлуу шидчихдэг талтай. Тэгэхээр бол жин барь хайгууч хол. Энэ дэр нэг юм байна. Жишээлбэл хөхнийх гэхээр жишээлбэл эрэгтэй хүн байх уу? Байна. Эрэгтэй хүний хөхний хавдрын асуудал. Байна. Яг зөв. Тэгэхээр эрэгтэй хувийнх нь гардаг хүйсийн хувьд бол байдаг ч гэсэн хувь нь бага. Хувь нь их бага. Одоо жишээ нь манай дээр бол жилд нэг дойлцоо 1-2 хүн л онцлогдно. Хувийн тооцоход тийм илүү. Тэгэхээр нэг жилдээ 1-2 хүн онцлогдож байгаа. Ихэвчлэн смокер. Тамхичин. Эмэгтэйчүүд ч гэсэн тамхи асар өндөр юутай шүү. Үндсэн шалтгаанд байгаа шүү. Тэгээд эрэгтэйчүүдийн хувьд болохоор бид нар ингээд та нар нэг өсвөр насндаа ингээд бодох юм бол нэг подолк өмсгөр нэг хөхний товч мовч нэг хүндүүрлдэг нэг үе байдаг шүү дээ. Тэр чинь өөрөө бидний тестостерон эстроген хоёрын савлгаа байхгүй юу? Тэнгууд эм гормон нь ингээд одоо бидний биед хит ихтэй эхлэх юм бол хөхний дор аваад хөхний товчны чин дор байгаа жоохон хөхний эдэнд хөвсгийгүүд хатуужаад үлдчихдэг. Тэрийгээ бид нэр хөх шиг шинж гэж яриад байгаа. Энэ эрэгтэй хүмүүс төр гарч ирдэг. Энэ нь гэхдээ залуу наснд 20-с дотгошоо гараад ирвэл бид нар нэг оролдохгүй. 20-с дэшээ гарч ирээд 40 нэмэх болоод эхлүүл төвхтэй. Ямар нэгэн байдлаар хатгалт хийх юм уу, багжин шинжилгээ хийж хагаад онцлогож хийчих хэрэгтэй. Яг л нөгөө нэг цөөхөн хувьд нь гардаг өхний ортой авдар нэрхтээ өндөр явж явах үедээ гэдэг асуудал байхгүй. Дээрээс нэмээд гормоны асуудлууд сайн хэлсэн дээ. Тэгэхээр жирэмсээс хамгаалах эмнүүдийг за яг зөв. Тийм. Тэгэхээр бид нар одоо ингээд Герман нутаг төрөнд ажилладаг та хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар тэр үедээ ингээд яг ингээд history гээд маш олон юм ингээд чеклист хийдэг. Тэр чеклистэн дээр хамгийн том байдаг юм дааврын одоо юутай жирэмсэн хамгаалах юм уужсэн үгүй гэдгийг бид нар байнга тусгадаг. Хэрвээ тийм имийг маш удаан хугацаанд уусан байх юм бол ортой авдар үүснэ нөхцөл мөн байхгүй. За тэгвэл бид нар одоо жирэмслээс хамгаалах имийг эмэгтэйчүүдтэй бол их бага хэмжээгээр л хэрэглүүлэх ёстой юм. За тэгж хэлэх айгүй хэцүү. Тийм үү. Энэ чинь яхаа тэгэхээр ямар хэцүү юм бэ та нэг яг тэгээд хэлчих ихэр чинь ингээд энэ чинь сан financial тий санхүүгийн амар том асуудлууд байна. Эсвэл хүний бас нэг төлөвлөлтийн асуудал чинь хэцүүлчихэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө шууд тэгэх боломжгүй байхгүй. Зөвхөн юу гэж зөвлөдгөө гэхээр ер нь дааврын хамааралтай юм уух юм уу эсвэл дааваргүйгээр спиралууд хэрэглэх юм уу тэрхүү тухайнтайгаа айгүй сайн эмэгтэйчүүд юм шиг ярилцдаг гэсэн үг. Тийм. Октын насан дээр бол ер нь л тэр хөвчлэн зэсэн спирал энэ тэр нөгөө даавруу маавруу спиралаа тавих айлуу зөвлөдөг. Дааврын юм магадгүй 1-2 жил уусан бол солих жишээний. Одоо суулгац. Тэгээд тэр спиралаар солих жишээний ингэж комбинацийг яваад иж болдог гэсэн. Би нэг зүйл асууя. Одоо жишээлбэл зүүн хөх өвдөх. За. Баруун хөх өвдөх гэдэг жишээлбэл нэг нийтлэг тим шинж одоо жишээлбэл өөр өвчин гэж байдгүй. Одоо жишээлбэл зөвхөн зүүн хайр жоох уншсан юм аа их гоё асуугаад байна. Хөө би бодохгүй энэ хоёр өвчөд яг адилхан өргөх юм уу? Өөрийнхөө хоёр юмор төсөөлж бодоо. Яг зөв. Яг уу ингэ хөхний өвдөлтийг болохоор одоо хүртэл нөгөө үндсэн механизм тодорхойгүй. Хашаа эмчилгээтэй мэдчихс бид нэг заавал нэг юм дээр ингээ факт байна шүү дээ тий. Фактын нээз байна. Тэгэхээр тэр нь одоо хүртэл тогтоогдоогүй. Гэхдээ
Гэхдээ энэ дээр яригддаг хоёр юм нь эстроген, прогестерон гэдэг хоёр дааврыг ярьдаг. Энэ хоёр дааврын савлгаанаас болж хөх жоохон өвдөд байна гэсэн онол бий. Зөвхөн ер нь одоо ингээ хараад хахаар манайхан сүүлийн үед бас нэг environment-ийн хүрээлэн буу орчны стресс гэж нэг юм байна. Тэгэхээр бид яаж юм гэхээр бид гүйцэд сайхан унтахаа болцсон байхгүй юу? Унтахаа болцсон гэдэг нь ямар асуудал тарьж ийн гэхээр мелатонин гэдэг нэг даавар гэдэг тийм. Бидрийг гадаа харанхууллаа, мелатонин нойрны даавар ялгарлаа, бид унтдаг. Одоо болохоор бид яаж шинжингээ утсаа маажид хонцдог ч юм уу эсвэл хот өөр унтахаа болчлоо шүү дээ. Light pollution гэдэг юм байна. Тэгэхээр тэрхүү мелатонин дааврын босго их доор яваад байдаг байхгүй. Тэр доор явангууд дараа нь юу болох вэ гэхээр хөхний хавдрын өвд хэрслэн өсөж эхэлждэг. Тэгэхээр мелатонин даавар хүртэл юм хамаатай. Тэгэхээр шөнийн нойр маш чухал. Өндөр хөгжилтэй оронд хэрвээ шөнө ямар нэгэн байдлаар шөнийн ажил хийдэг эмэгтэйчүүд байна тий. Тэгэх юм бол хөхний хавдрын өвд хэрслийг энэ хүн үүрээд шөнийн жижиг хонж байгаа юм чинь цалингийн нэмэгдэлтэй байдаг жишээ нь. Тэгэхэд бид нар одоо Монгол улсад өнөөдөр шүнжээгөө нойргүй хандаг совлогч эмэгтэйчүүдтэй цалингийн нэмэгдэл өгч чадахгүй л байгаа тийм. Энийг бас тэр өгчмөр гэж боддоо шүү. Тэгвэл нэмэгдэл өгье доо тийм зүгээр энэ талаар хөөцөлтэй доо тийм. Ер нь бол одоо шийдбэл юм ба. Одоо хөвчлэн одоо шийдбэл ингээд харах нэ. Хамгийн их одоо өвдөж байгаа буюу эрсдлүүд дотроос ингээд одоо өвчнүүд дотроос харахаар ихний ээлжинд бол мэдээж умаа үзүү. Нөхөхөр одоо эмэгтэйчүүд. Ер нь бол эмэгтэйчүүд дөрвч гэсэн чаа. Тэгэнгუთ яаж юм гэхлээр энээс жишээлбэл урдсан сэргийлт гэхээр одоо нөгөө бидний нөгөө одоо юу гэдэг нь улсаас авж байгаа нөгөө юу лээ жилийн одоо үргэлжлэн тийм үзлэг байгаа шүү дээ. Үзлэгүүд төр маань одоо энэ маммографи ч гэдэг юм уу өргөдлийн энгийн шинжилгээнүүд нь орж байгаа юу? Орж байгаа. Урдсан сэргийлэх үзлэг дээр бол хөхний маммограм гэж яриад байгаа хөхний эрентгэхийн зураг нь. Хөхний эхо гэсэн хоёр юм. Энэ ерөөсөө дэлхийд дээр хамгийн одоо чип хямдхан гэж ярьдаг онцлогооны процедур. Монгол улс бүр тэр үед аюулгүй амар хямдхан хийж байгаа. За тэгэхээр хөхний эхо маммограм гэдэг хоёрыг хоёуланг нь хийгээд 70-80% онш тавьдаг. Үлдс тэр 20%, 20-30% хийн хийдэг вөхөр экспириенстэй специалист юм чи хийдэг гэсэн үг. За намайг Европын орнд ажиллаж байхад бол маммограм буюу хөхний эрентгэхийн зураг нэг хүнд ахууллаа штэ. Нэг эмч дүнэлт бичихгүй. Хоёр газар руу нисээд явчихна. Хоёр эмч хоёр талаас дүнэлт өгнө. Яг дүнэлт нь голдоо нэг уулзвал тэр хэвлэлт нь гараад хүндээ зүвдгэн болоод явна. Хэрвээ тэр хоёр зүрх юм бол хоёр эмч хоорондоо уулзаж өөр өөртөө батлана. Би нэг канцер гэж байгаа чи ягаад канцер биш гэдэг гэх юм уу. Тэгээ иймэрхүү мэрэгдэж явагддаг. Химэл хөх сүүлийн үед бол би юу их хийлгэж ин л да хүмүүст. Оо гайхалтай бол хийлгэж таасаг бол. Би хийлгэж ин л да хүмүүст. Би сүүлийн үед ер нь олон эмэгтэйчүүдэд химэл хөх хийлгэж өгч ин л да. Тэгэхээр энэ хорт хавдрын одоо чи янз бүрийн хортой чи хоргуч хавдрын их усүр болдгоо. За хөхний хортой хавдрын их усүрд яг наад чинь хоёр метод яваад байгаа. Булчингийн араар бол хөхний эд доор гэдэг. Ойлгосноо өөрөөр хэлбэл таны цээжинд байгаа нэг юм том булчин биш үү? Энэ булчингийн чи араар хийждэг байхгүй юу? Тэрийг булчингийн араар гэж яриад байгаа. За хөхний эд доороо гэдэг маань таны булчингийн чинь дээр хийчих. За одоо энийг бүр тодорхой болгоо. За хөхөө доор нь доотлоос нь зүсч хийж байгаа нь аль нь вэ? Аль ч тохиолдолд болох уу? Болно. Зүгээр булчингийн араа руу хөхний эдтэй юу гэдгээ сонголтоо хийгээл өөрөөр хэлбэл доогуур нь хуу дээгүүр нь хуу гэж явчихна гэсэн. Тэр нэр дэлхийд дахин доогуур нь хийгээд байгаа юм уу дээгүүр нь хийгээд байгаа юм уу? Манай Монголын имлгүүд ер нь доогуур нь хийгээд байгаа юм уу дээгүүр нь хийгээд байгаа юм уу? Хөхнөөс болоо шүү. Хөхний унжилтаас шалтгаалаад тэгээд нөгөө пластик мэслийн эмч тэр чинь нэг дүүргэлт хийх нь чухал байгаад байна шүү дээ. Хөхийг ингээд сэргээ сайхан босгож ирэх нь чухал учраас булчингийн араар бас хитрхийн унжилттай хөхнүүдийг бол босгох боломжгүй байдаг. Тийм учраас тухайн үеийг пластик эмч өөрөө сонгоно гэсэн. Тухайн өвчтөнд байгаа клиенттайгаа ярилцж байгаа. Тэгэхээр ер нь доогуур хийсэн нэрсэлтэй байна уу, дээгүүр хийсэн нэрсэлтэй байна уу? Ер нь дээгүүр хийсэн нь болохоор жоохон риск нь жоохон өсдөг. Яагаад гэж нэхэр тухайн имплант өөрөө гадны биет. Гадны биетийг хүний биед хийхээр хүний биед хариу урвал өргөндөг. Тэгээ хариу урвал өрнөхөөр яадаг вөхөр гадуур нэг юм хальс үүсдэг байхгүй юу? Тэр хальс дээр ямар нэг асуудалгүй үүссэн бол бас нөгөө тэр хавдар ус хэрэгсэл бага байдаг. Гэтэл тэр хальс үүсэж явах хугацаанд ямар нэгэн шингэн хэмжээтэй ялгардаг тий магадгүй бас хагалгааны тусаалт ихтэй хийждэг ч юм уу тий ийм байх юм бол бас нэг жоохон риск нөсгөө явчихдаг. Гэхдээ имплантыг бол зүгээр одоо хуучин бол мотива юу ментор гэдэг имплант чинь л одоо дэлхийд дээр айгүй их судлагдсан байсан. Тэгээ яг Франц импланттай. Тэгээд одоо нөгөө ментор гэдэг имплантны ард мотива гэдэг имплантаа гарч ирж байна тий. Тэгээд нөгөө гадаргуун гүйлгээр арцгар гээл ментор нарцгар учраас хортой авдар үүсэх шалтгаан болно. Мотива гүйлгээр учраас гайгүй байна гэд мотиваг бол бид нар одоо судлааг мэдэхгүй байхгүй. Саяхан гарсан брэнд учраас. Зүгээр хуучин менторын юм дээр харахад бол тодорхой хувьтай байдаг. Гэхдээ энэ дээр имплантаас шалтгаалсан хавдар гэхээс илүүтэй дээрээс нь хүний нөгөө өөрийнх нь хүчин зүйлүүд
Нөгөө л нэг таргалалт, нөгөө л нэг тамхи, амьдралын нөгөө зохисгүй хэв маяг шүүн орой унтахгүй байх асуудал тэр хавсраад ирэхээр л асуудал тарьж байгаа байхгүй. Арх гайгүй юм. Арх байгаа шүү. Архин дээр нэг асуудал байна зэ. Төрнөөс шээс арх яах болохоор арх би. Манай хүүхнүүд ч бас айгүй айтайгаа уугаад байдаг болохоор. Үгүй яг хоо архин дээр нэг юм асуудал өдөртөө шүү дээ тий. 2 одоо класс гэдэг байгаа. За хоёулаа 200 г гэж ярих юм уу хаашаа тий. 2 класс архийг өдөр болгон тогтмол уудаг эмэгтэйд бол хавдрын ерөөсөө өхний хавдар өвдөх эрсдэл нь байна гэж үздэг. Судалгаагаар баталсан. Алкогол хэрэглээ. Гэхдээ тогтмол одоо өдөр болгон 2 глас уудаг эмэгтэй байх гэдэг шүү дээ. Өнжөөд бол гайгүй юм байна тий. За тэрийг бол хийж битгүй юмсан миний байсан судалгаан дээр тийм бол байна шүү гэд байж байна. Нөгөө хэдийгээ талд орчих гай. Тэгэхээр алкогол болон тамхи бол бас өхний хорд хавдрын бас нөлөөлөх хүчин зүйлүүдийн гол хүчин зүйлүүд гол ер нь гол. Ялангуяа тамхи бол бүр их өндөр шүү. Тэгээ өхний өвдөлтөнд ч тамхи байж байгаа. Тэгээ хүмүүс нөгөө тамхи татдаг эмэгтэйчүүд ингэдэг байхгүй судалгаа хийн. Тамхи татдаг гэдэг хөвддгүүгээ судалгаа хийн. Нэрийг бичихгүй ингээд тамхи татдаг гэж судалгаа хийхээр нэрийг бичээгүй тамхи татдаг хүмүүсийн хөхний өвдөлтийн судалгаа ингээд чеклист нь гараад ирдэг байхгүй. Тэгэхээр тамхи татдаг эмэгтэйчүүд нөгөө донтолт үүссэн учраас хөхний өвдсөн өвдөг хамаагүй тамхи татахын тулд өвдөлтөнийг хилээд идэв. Тийм. Түүнээс биш бол нөгөө талдын судалгаан дээр нэрийг бичүүлэхгүй тамхи татдаг өвдөлтгүй яваад байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө тал нэрийг бичүүлэхгүй смокер гэж явуулсан өвдөг гэж тавьчих байгаа. Бас тийм бэ. Нэг юм бас. Одоо шилбэл ингэж юм. Хөхөө тэмдэглэлээр ингэж үзлээ. За ингээ хөхөө тэмдэглэлээр үзэнгүү заа баг зэргийн жоохон минь тэгээд вирсүүч англиа ч юм уу тийм байна гэж за окей болж байна. Тэгвэл жишээлбэл одоо тэр өвдөд байгаа зүйл маань тэрийг яах хэвээр одоо шууд эмчид хандах хэвээр юу эсвэл яах хэвээр одоо маммографи юм уу инглээ тэгвэл ихэнх нь бас зарим нь хоргоо хавдар байх магадaltaй гэтээ өвдөлттэй байгаад тэр саяны өвдөлт гэдэг зүйлээс л яг өвдөх хэвээр юу өвдөхгүй байх хэвээр за хөхний өвдөлтийг бол ерөнхийдөө түрүү би ярьсан тий нөгөө жоохон бас тогтоогдог байгаа гэдэг. За тэрэн дээр яг ер нь бол одоо сарын температуртэй холбоотой холбоогүй өвдөлтийг хоёр ангилчихж байгаа. Сарын температуртэй холбоотой өвдөлтийг бол ер нь нэг тийм тритментууд эмчилгээ зөвлөд өгдөг. Яг үнэхээр циклтэй буюу тэр хүний өвдөлт сарын температуртэй холбоотой өвдөлт байгаад бол 2 мом өвддөд. Ta түрүү нэг баруун зүүн асуух гэхээр би нэг ярих гэж үзсэн байхгүй. 2 мом тогтмол өвдөн. Ер нь аль нь өвдөд нь хэр хэлж мэдгүй. Гэхдээ ер нь хоёулаа өвдөд байдаг. Энэ бол системийн тэр одоо цэвэршээлтийн өмнөх ч юм уу, за сарын температурын алдагдал ч юм уу тэрнээс шалтгаалсан өвдөлтүүд байхгүй. Хэрв хэсэг газар нэг газар илүү өвдөлт тогтмол өвдөд байвал ерөнхийдөө бас ямар нэгэн байдлаар эхо юм уу? Одоо залуу эмэгтэйчүүд л эхо 40 нэмэх насндаа бол маммограм яхаа хавилан хийх хэвээр. Ингээд багцхан жилээр харуулах хэвээр. Ер нь бол Монгол улсад бол яг хоргоо авдар гэдэг хортой хоргоог хоёр ангилчлаа шүү дээ. Хоргоо авдар бол хөвчлэн зонхон тохиолж байгаа тохиолдлууд нь бол одоо Европын оронд бол хөвчлэн эдийн жилгээ аваа баталчаад ямар нэг өвдөлт зөөврөг бол хянаа явчихдаг. Азийн орнууд бол нөгөө хөхн жижиг учраас цаашдаа тэр нөгөө хоргоо авдарч маш томор хандлагатай шүү дээ. Тэгэн гут нь дотроос хараад авчдаг техник хийлөө жишээ нь WAB гэл тээ. Тэгэхэд Европт бол тэрээс WAB-ыг нэг тоодгүй хийдэг баг. Дотроос харж авдаг. Өвдөлтний хувьд бол яг зүгээр ихэвчлэн өвдөл гадна дэдсэд өвдөд байна гэдэг. Хоёр хөхний мөсний хөхний гадна дэдсэг. Тэгэхээр тэр маань одоо ерөөдөө хэсэг газрын өвдөлт байгаад их юм бол бид нар бас яадгүй гэхээр өвдөлт намдах тоос өрслийн эсрэг өвдөлт намдах химиг зөвлөдөг. Хэрвээ өвдөлт нь ерөөсөө ямар нэгэн одоо сарын температурын мөчлөггүй өвдөд тэр хүн өвдөлтийн босгоо маш өндөр гэж үзвэл бид гормоны эмчилгээ эргэж болдог. Яг тодорхой хувийн ер нь даавраас хамааралтай л гэж тооцоод байдаг байхгүй. Тэгэхээр гормоны эмчилгээгээр орж болдог. Гэхдээ би бол гормоны эмчилгээг өвдөлтөнд бол менеж их дурггүй. Яг гэвэл гормон шууд өвдөлтөнд менеж хийх чинь жоохон риск эрсдэлтэй байхгүй. Тэгээ яг гайдлайнд улаан цамиг шууд энемиг хэрэгэл гэдэг нь бол байдаг ч гэсэн хувийн хоорондын ярианд ингээд сонгох хэрэгтэй гэж үздэг. Зарим талаараа ингээд хүүхдтэй болоогүй тий 30 нэмэх насны эмэгтэй хөхний өвдөлтөөс нь болоод би гормоны эмчилгээ хийчих юм бол магадгүй тэр хүнийг би дараа нь одоо үр тогтоох чадамжийг бас унагчдаг байхгүй. Тийм учраас аягүй сайн боломжтой болохгүй. Хөхний толгой хагардаг штэ тий. Одоо энэ дээр та нар дээр очиж үзүүлэх үү бид нэг өөр хүмүүст үзүүлэх үү? Бид тэр байдаг. Ер нь манай дээр ирсэн дээр шүү. За энэ дээр яагаад гэж юм гэхээр бид нар одоо хөхний төв гэдэг нэг том төв байгуулагдсан гэл бид ингээл чатгараад ажиллаа л та хэдэн залуучууд. Хөхний товчны өөрийнх нь бие даасан авдар гэж байдгийг. Зөвхөн тэр нөсөө хэсгийн авдар. Тэр нөсөө хэсгийн авдрыг бид нар пажет гэж нэрлэдэг байхгүй бүр юм нэрмэртэй. Тэгээ ийм тохиолдлууд ихэвчлэн арьсны төвөр явчихад байгаа. Арьсны төв дээр нөгөө арьсны өөрчлөлт байх гэж одоо явж байгаад хожуу бид нар тэрийг онцлогч байгаа тохиолдлууд бий. Тэгэхээр бол хөхний товчны өөрчлөлтийг бол ер нь манай төвөр ороод үзүүлсэн илүү дээр.
хөхний товч хагарна гэдэг чинь бол би эрэгтэй өндөр бол ер нь их харж байгаагүй бас нэг хайхтар сайн мэдэхгүй байна. Эрэгтэй өндөр бол нэг хөхөлтөөс болоод хагаралт явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ягаад тэгэхээр хөхний товч чи өөрийг нэм байнгын хүүхдээ ингээ шүлсээр нь ороход ирэхээр эргээ тэр нэг бор нөсөө шүү дээ. Тэр чи өөрөө ингээ эргэн тойрны тосны болчирхаанууд байдаг байхгүй. Тэрнээс нь болчирхаан ялгараад хөхийг зөөллөөд дараагийн хөл явуудахад анхаарахгүй байлгаад байдаг. Хэрвээ хангаралт явагдах юм бол ерөөхдөө аль болох хамгийн ойрхондоо бол нөгөө арьсан дээрх усаа алдахгүй байх хэрэгтэй учраас вазелин энтрийг арай түлхүү зөөвлөдөг. Тэгээд яг нөгөө тэр нөгөө хагарсан хөхний товч овчноор вазелин энтер дүрхэж чагаад дараа нэг юу болчиход идэх хөхнөө гарн дээр байдаг халтураа хөхнийхөө товч руу оруулаад бугалцдаг тал их байдаг. Тэгэхээр гарыг маш гоё сайн ундаж угааж агаад тий гараа ариутгасны ард дээр тийм менежмент хийх хэрэгтэй шүү. За хөхний төвчин бол нэг хавдар судлалын үндэсний төв дээрээ байрлаа. Тэндээ байрлаж байгаа. За хөхний бүх асуудлыг шийднэ гэсэн үг байна шүү дээ. Гэхдээ яг хөө бид нар ингэсэн ер нь бол төв гэдэг статус өөрөө. Нэгдүгээр спешиалист мэрэгчлэлтүүд нь байх хэвээр. Хоёрдугаар нөгөө одоо хөхний хавдраа оншилдаг химийн эмчилгээ, туян эмчилгээ гэдэг бүгдээрээ л байх хэвээр нэг цогц эмчилгээ гэдэг шүү дээ. Тэгэн гутаа насны хязгаар бид нар заагаагүй. Төв бол өөрөөр хэлбэл хүүхдийнхээ өвчлөлийг ч гэсэн авах боломжтой гэсэн үг. Яг манд ирдэг 15 настай, 13 настай хоргоо авдаг охтууд ирдэг. Тэгээ бид нар бол тэр үед нэг ихлэс рүү буцаа явбал гэдэггүй яа. Манд үдсэн жүжиглэгээ боломжоор хүргээ явуулчихдаг. Одоо түрүүн имплантын талаар ярьлаа. Тэгэхээр яаж юм гэхээр би бол юу гэж ойлгодог вэ гэхээр яг зүгээр миний өөрийн хувь хүний өнцгөрөөр харахад бол за ингээд төрчгөөд төрснийхаа дараа мэдээж хөхний унжилтууд гэдэг юм. Ийм их асуудлууд гарангуутан за охины имплант бол болж байгаа. Одоогийн байгаа байдлаар бас заримдаа ингээ харах нь төрөөгүй хүмүүс маань залуу үед одоо шил имплант хийлгээд байна. Тэгэхээр энэ ямар нэгэн эрсдлийг дараа нь дагуулах уу? Яг уу ингэдэй имплант гэж нэгдүгээр гадны бит те. Энэ чинь тодорхой хэмжээний настай байхгүй юу? Жишээ нь та нар өвдөгний үеийг ч гэсэн аль болох жоохон хөшөрт тусмаа хийлгээ энэ чинь 15-20 жилийн л гэж ярьж байгаа. Яг имплантик тийм. Дунд чинь 15 жил. Максимум 20 жил явдаг. Заавал солих хэрэгтэй хэрэг. Хит залуу хийлгчих юм бол нөгөөч чинь ингээ бүр яг 15-20 жил дээр ингээд хатуураад, гадаг хайлсан, зузаараад өвдөлтөд эхэлждэг байхгүй. Тэгэхээр ч нөгөө залуудаа сайхан ангарцсан мөмөрөө өвдөө яваад ах юм авахулах юм уу гэдэг юм чинь нэг 50-наас 60 наснд ирж штэ. Тэнгуут нь яг хуу имплантыг аваад яг хуу зарим хүмүүст бол бас яг хуу би бол тийм имплант өвдөлттэй хүмүүсийг бас авч ирсэн их бол байгаа л да. Тэгээ суурин дээр нь одоо хоргоо моргоо зүйл энэ төр үүссэн учраас бас манайхаар хөшлөсөн тохиолдол би тэгэнгუут нь үс имплант ангуудаа буцаагаад нөгөө хөхийг хасаад тий жижиглээд ингээд хэлбэржүүлдэг тийм хагалгаанд хөвчлэн пластикууд бол хийдэг. Та нар хийч тийм үү? Бид бол яг манай дээр нөгөө яг пластик хагалал бид нар тариалагддаг учраас бид нар бол бас зөв газар руу явуул явуулдаг. Зүгээр яг нэгэнд ингээд капсул конструктор тэр одоо нэг амар имплантын чулуу шиг хатуулчихсан өвдөлттэй. За тэгэл эргэн тойронд өрсөл үүссэн тий төвөгтэй тохиолдол. За ганц нэг нь хоргоо авдар энэ төр суурин дээр нь байж ах чинь тий. Тийм юм байвал манайх бол аваад таглаа нэг идэх ч тохиолдол би. Би ахад нэг зүйл тодорхой. Европт байсан гэдсэн ажиллаж исэн гэж би ойлголоо зү. Аль улсад вэ? Би ч одоо яг Ирландын Даблингийн хотод тэгээд тентхийн одоо fellowship програмыг дуусгаад ирсэн. Тэгээд ер нь бол яг тэнд байхад чинь миний ойлгосон юм манай дээр их хөхний өвдөлт яриад байдаг. Тэнд их байдгүй байхгүй юу? Тийм үү. Тий. Тэгэхээр би тэрэндээ нэгдүгээр Монголд айгүй их стресс байна гэж үнэлээд байгаа. Тэнд чинь бол цалингаа аваад яг л уртхаа хийгээл явж ивэл гараал нөгөө замын төгжийн алга байна. Сургууль соёл мөл ингээл алхаал орчин тий. Тэгээ өөрсдийнх нь бас нөгөө өөртөө анхаарч байгаа энэ төр чадамж нь их өндөр. Юусоо таруулж болохгүй гэдгийг мэднэ. Цэвэрлэлтийн ард таргалцдаг, тэрний эсрэг тэмцэнэ гэдгээ мэддэг. Тэ. Зүгээр тэдэрт нэг л юм гэр бүлийн тэр нөгөө хүүхдээ жоох оройтож гаргадаг л асуудалгаас бус юм дээр бол яг л гойжингээ илүү бэрддэг. Тэгээ хүүтэн ин далайд сэлдэг. Маш их сэлдэг. Тэгэхээр сэлэхэр бас өхний өвдөлтөнд бас их нэмэртэй байгаа гэдэг. За тэгвэл одоо туулал руугаа шумбаад зөмөрөө. Одоо ингээ хөхний хавдар за одоо юу гэдэг нэлээд 3 дахь ч юм уу одоо тий. Одоо нэлээд том хавдруудыг ингээд авлаа гэж үзсэн. За мэдээж авахаар нөө мастектоми буюу одоо юуг энэ төрчгээр нь авна, хөхийг авна. За мэдээж тэрний хажуугаар сугны булчин хаамт бүгдийг нь авах хэрэгтэй. Мэдээж ингээд авчлаа. Тэгэхээр нөхөн сэргээлтийг нь яаж юу? За ер нь бол яг хашаа эмчийн нэг месаслын эмчээс асууж байгаа асуултыг нь олыг ойлгож байна. Гэхдээ бид бол одоогоор ерөөсөө даунстейж гэж ярьдгийг. Тухайн хүн 2-ын бигээс хоошоо бууж хожуушсан ночлоо шүү дээ. Та техник 2 3 гэл ингээ хуваагаад яваад 4 шатал явж шүү дээ тий. Тэгмэд 2-ын би үегээ би ярьж чинь тий. Энээс хаашаагаа бол хожуушны хавдар шүү гэдэг тий. Хожуушны хавдар маань онцлогдож байгаа. Онцлогдож байгаад бид нар үе шатыг унгаад байгаа байхгүй. Тэрийг юу хийж юм хэр систем эмчилгээ. Тэгэхээр бид нар нэгэнт хавдрыг онцолчихно. Онцлонгуудаа бид нар тэр нь юунаас шалтгаалж вэ гэдэг зүйлээ мэдчихнэ.
Тэр нь эстрогон, прогестерон даавар. За тэгээ бид нэр HER2 гэдэг нэг юм шалгадیں۔ Давшингийн явцын шалгадаг KI67 нэг 4 гид төрлийг бид шалгадаг. Энээс шалтгаалаад ямар хим явбал зүгээр үү, ямар химийг нь урд нь яваад ард нь явах уу гэдэг асуудлууд яригдаад ирэнгүүт одоо хадар судал дээр юу болж байгаа нэхэр 3 санж, 4 санж, 5 санжийн хавдруудаа бид олохоо болж байгаа. Үүр ширгээд алга болсон. Тэгж бид хагалгаар авч орж байгаа. Тэгэхээр үндсэн анх байсан хавдрын хэмжээ хэдэн санж байхаас шалтгаалаад таны асууж байгаа асуултууд ер нь бол total mastectomy буюу хөх бүтэн авдаг хагалгаа 30% хүрсэн. Бид нар хөхөө хадгалах хаалгаанд 70% дээр. 30 бол бид нар 19 он хүртэл эсэргээр байсан байхгүй. Одоо бол бид хөх хадгалгаадаа 70% нутгшуулсан. За нөхөн сэргийн хагалгаан дээр бол бид нар ямар тохиолдлууд айгүй төвөгтэй болдог вэ гэвэл нөгөө нэг арьсны өөрчлөлт орсон хөхний товчны ойрхон байгаа хавдарч гэдэг юм уу те. За ингээд бүр ингээд задарч байгаа хавдар мавдар дээр бол бид тодорхой хэмжээнд хими эмчилгээ энэ төр явж байгаад нэгд задарсан хавдрууд дээр л маш том нөхөн сэргийн хагалгаанд хийж байгаа. Одоо таны хэлдгээр одоо чинь бид нар хөгийн тоотал мастектоми бүр арьс марс бүтэн хэмтэй ингээ авлаа те. Маш том дефект үүсэн те. Тэрийг бид нар юугаар нөхөх үү гэхээр одоо даалны ард байгаа харвин судастай булчинтай навичаад орлуулах жишээ нь хөвлийн хүүсний доогор байгаа энэ том одоо бид нар ярьдэж талбан гэж яриад байгаа. Энийг өөрөлд бид нар салгаж авчаа судастай залгаж жишээ нь. Та хоёр ярьж байгаа юм яа. Хоёр мисцлим жоорон дээр ярьсан. Йоо. Бүр зүрх бүр ёо за боли баг ийм ярихаар нүс сэрgi авчдаг шүү дээ. Дотор муу хараад эхэллээ. Би нэг өөр зүйл асуу гэж та хоёр амар юмыг сонссоор бүр ойлгохооч байлаас үлдээ. Ер нь бол том хавдрыг бол шимэгдүүлд юм байна. Жижигсгд юм байна. Тэтгэж байгаа тэгээд хагалгаар авчих тий. Дөрөвдүгээр шат руугаа орсон багт нь 3-2 лугаа. Ер нь яг зөв сайн байна тий. Би ч ер нь дороод ойлго баг анх царцсан дээ биш. Би баг хийвэл хийчихэр хэмжээний бодоод эхэлж байна. Нэг зүйл асуу. Одоо жишээ нь илэг шилжүүлэн суулгах бол жишээ нэгдэр имлэг бол улам сайхан нутагшуулаад бас дэлхийд бас тэргүүлэх зэрэг дээр болоод ирж байна. Яг л нөгөө тохиолдлууд нь олон байгаа учраас олон ороод тэгээд улам туршлагажаад мундаг болоод ах шиг л да. Тэгэхээр манайх бас хөхний хорт авдраар дээгүүр ороод ах шиг байна тийм үү? Яг Азтай бол тийм өндөрт орохгүй. Гайгүй. Зүгээр нөгөө миний яриан дээр ингээд би ярьсан шүү дээ. Үе шат нь хожуу онцлогдоод байгаа учраас нас баралт нь бас жоох өндөр байгаа даа. Тэгэхээр бид нар энийг болгох гэж хийж байна. Одоо бид нар юу гэх вэ? Одоо хайртай ихнэр ээж нэрийгээ бид нар одоо жилд нэг оруулах уу, жилд 2 оруулах уу? Тэр нөгөө меморанд жилд ямар яхаа хэд оруулах вэ? 30 нэмэх боллоо тий. 30 нэмэхтэр ингэж байгаа эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх хүслэг 30-аас 33, 36, 39-гээ 3 жилийн зайтай явж байгаа. Яг энэ үед нь хөхнийхөө маама хийж явах хэрэгтэй гэсэн үг. Жилд нэг 30, 33, 36, 39 3 жилийн зайтай 30 нэмхүүдийг 40 нэмэх боллоо тий. За одоо таны найз юм ихнэрээ хэдэнстэй би мэдгүй байна гэхдээ 23. За 40 нэмэх болчих юм бол хоёлаа мамграм гээд ихний эрдэнэхэн зураг А2-ыг хийлгэж чинь. Тэгээ миний сая яриан дээр ярьснаар хүний нас нэмэгдэх тусам гээд 60 наснаас хойшоогоо бол тэр хүн өөрөө тамхичин биш илүүдэл жингүү тий физикал дасгал хийдэг алкогольны хамааралгүй юм ихтэй бол 60 наснаас дээш бол одоо эрсдэл нь ундаг. Ямар гоё юм бэ? Ер нь бол тийм. Тэгэхээр 30-аас 60-ийн хооронд бол жоохон тэр хүүхдээ насна гэж яваад байдаг. Тэр сая түрүү ярьсан стресстэйс болоод юм гэдэг. Тэгэхээр юу ч юм гэхэд миний ойлгосноор энэ зөв үү? Стресстэй, стресстэн гут нь гормонуудын одоо өөрчлөлт ороод өөрчлөлт орсоос одоо хавдруулах магадлал ихсээд байна гэж ойлгож болох уу? Яг би нэг өвдөлтөн дээр жоохон ярьсан шүү. Стрессийг бол. Стресс тэгэхээр серотонин гэж бид нар ярьдаг шнэ. Азралын даавар ярьдаг тийм. Серотонин ингээд хүн стресс дэрэнгууд би ч мэдээд шүү дээ. Азралын даавар нь жоохон ялгар хэрэгтэй гараад байна да. Тэнгууд азралын дааврыг хөсөөд ихлэнгуудаа сүүний дааврыг пролактиныг тодорхой хэмжээгээр өөрчлөлт эхэлчихдэг байхгүй. Допамины систем бас нөлөөлдөг. Тэнгууд хөх бас жоохон өвдөд идэг. Өвдөлтөн дэр би ярьсан шүү. За ингийн одоо ер нь ингээд цөмөрөө нэгнийгээ муулж маршлаар муулж нэгнийгээ стресстүүлэхэ боёлоо. Тий. Энэ стресс чинь бас тэр өвчтөд нөлөөлдөг юм. Мөмийн өвдгөж штэ. Тэр хүнийг нойргууд тулж штэ. Тэгээ нойргуу удаа явбал мелатонин давраас болоод тэр хүн чинь өхний хавдрын эрсдэл рүү орлоо штэ. Тийм. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Монголчууд одоо жишээлбэл элэг шилжүүлэн суулгах мэд заслыг бол тун амжилттай хийгээд бас дэлхийд бас нэлээд дээгүүрт ороод ирчлээ те. Тэгэхээр хөхний одоо ямар нэгэн хортой хоргоо хавдрын мэд засал дээр одоо Монгол заавал гадагшаа авч имжлүүлэх ёстой юу? Эсвэл энд бол шийдэж чадаад байна уу гэж та үзэж байна уу? Яг уу Солонгос ч юм уу одоо би бол Солонгос одоо бас сурж ийсэн, Японд бас байсан. Солонгос одоо бид нар ч бас тэнд л байлаа шүү дээ. Тэгэхээр ингээд арх ууж ирсэн. Ер нь тэгсэн. Хоорондоо хоёул арх ууж ирсэн байна. Бид бол ерөөсөө энд бол ерөөсөө гадагшаа явуулах ямар ч шаардлагагүй шийдэж байгаа. Тийм үү. Тухайн хүний хувийн сонголтлоо одоо.
За яг хавдар судал дээр яг нэг үглээд хүмүүстэй очирлогч гэдэг юм уу, тухтай орчин байхгүй ч гэдэг юм уу. Тухайн хүн чинь тий. Ер нь бол гадны орнод хашаа мэдэн тий. Бид нар ингээ очисон газарт чинь тухайн одоо Солонгос Японч гэсэн тийм ч тий. Нэг өдөр нэг эмслийн эмч маань нэг л хагалгаа ийн амбулатор үйлэн 4-5 хүн байх жишээний тий. Тэгээ тэр хүний кэрлж байгаа тэр хүнтэйгээ ингээд анхаарал халамж өгж байгаа тэр хүн мэдрэгдтэл нь тийм цөөхөл хүмүүтэй ажиллаж байгаа байхгүй тий. А бид бол эсэргээр шүү дээ. Энэ олон хүний голд ингээд эрэмлэн ангилтаа өөрсдөө хийн. Тэгээд энд бас хавдраа гаргаж авна. Хавдртай хүнтэй дахиад менеж хийх асуудал явдаг учраас зүгээр тухайн хүний сэтгэл ханамж бүх юм л жоохон тийм доогор байгаа болоод л бодвол гадагшаага их явдаг болов уу гэж боддtiin. А тэгтээ гадагшаага явж байгаа хүмүүсийн нэг юм нь гадны эмч сайн гэсэн нэг ийм ойлголттой яваад тэгээд ингээд өөрсдөө санхүү мөнгө те эдэрхтнэр охироод ирдэг тохиолдол бас байдаг. За хашаа эмч бол одоо бид нар Солонгост байсан тий. Их сургуулийн эмнэлгүүд бол нэг өөрсдийн гэсэн нэг этиктэй. Энэ одоо бидний барьдаг одоо хашуул эмч зүрх эмчтэй эмч тийм үү. Нэг барьдаг юм ном байна тий. Надад барьдаг нэг ном байна. А тэрнээс давсан эмийг бол их сургуулийн эмнэлгийн эмч бол гайгүй. Яг л одоо хиймд орох хэвээр бол хиймд нь хүүхэн одоо будаа хуулцтай будаа авах хэвээр хадгалах хэвээр зарчмаа барьдаг. Энэ турк одоо Солонгосын бас нэг зарим юм жижиг эмнэлгүүдээр ерөөсө мөнгө төлж ивэл гэдэг хандлага харагдаад байгаа. Тэрний ард бас хүн охироод байгаа байхгүй юу. Гүйчжэл юугаач мэдгүй гүйж байгаа л нэг хими эмчилгээ хоёр хийлгээл нэг хахалганд орчоод ирдэг жишээ нь. Гэтэл хими эмчилгээ өөрөө тэр хавдрыг алга болгоод биес устгатлаа өөрийн гэсэн дооцтой, өөрийн гэсэн хугацаатай байдаг. Гэтэл ингээд дундуур нь хаяад ирдэг. За зарим нь бүр ингээд яг хөө сүүлийн үед бас нэг бидрийг одоо хагалгаагаа сайн хийгээд байна гэж боддог юм болоо. Ер нь хими эмчилгээ энд хийж ирж байгаа. За хадам миний хагалгаа хийгээд гэсэн хүмүүс бас хэрч шүү. Сүүлийн үед тэгж хэрэг. А яг хөө Солонгос руу их яваад идэл да Турк руу бас их явдаг. Тэгээд нөгөө зарчим зөрчдөг юм их үйдэг учраас бид бас ингээд гадагшаа явахаас өмнө яач удсан манахаар ороод тий зөвлөмжөө аваад үнэхээр явахаар бол welcome. Тэр хүн хаана ямар эмчилгээ авах тэр хүнээс их сургуулийн хажуудлын 3 дугаар шатлын эмнэлгүүд бол гайг баха тий. Тэднээс нэг айхтар гайг байх шиг. Өөрөө Солонгос руу хүн амтыг явуулах гал шиг. Гэхдээ яг би тэгж байгаа юм биш л дээ. Би өөрөө очисон болохоор зарим тал дээр бол гайгүй, зарим тэр жижигхэн Солонгос эмнэлгүүд бол балж байгаа. Тий, ер нь тийм байдаг шүү. Яалч юу гэдэг хашаа амж одоо хүлээж шүрхгүйж магадгүй гэхдээ тийм байгаад байгаа. Үгүй би ч бас тийм хүлээж зөвшөөрч байгаа. Ягаад гэвэл одоо зүрхний хаалгаа мэдээж одоо юу гэдгийг том эмнэлгүүд байхгүй. Анхны зүрхний дандаа одоо жишээлбэл зүрхний ангид одоо судсан доторх юмнуудыг бол жижиг эмнэлгүүд хийгээд байгаа байхгүй. Тэр эрсдэл нь өөрөө юу гэхээр бас их сургуулийн эмнэлгийн хэмжээний эрсдэл гардаг учраас ер нь бол би бол аль болох их сургуулийн эмнэлэгдээ байх тусмаа илүү зүгээр болов гэсэн зүгээр миний өөрийн хувийн бод. Тийм би бол тэрэн дээр тэгээд яг хөө зүгээр манай дээр яг хөө ер нь өөрөө чинь манай хөхний эмчилгээ гэхээр хими эмчилгээ хаалгаатгаа нэлээд зүгээр дундаж шүү. Солонгосын дундаж эмнэлэг дээр нэг 200 сая хэрэгддэг байхгүй юу. Бас хүнд мөнгө шүү дээ тий. А манай дээр бол яг хөө биднэрт нэг дутагдаад байдаг юм нь юу гэхээр биднээс нэг санхүүгийн жоохон хязгаарлалт нөхцөл байдал ажиллаад байгаа юм. Даатгалаасаа бүх юм өнгөө шүү дээ. Ер нь ихэнх юм өнгөө. А хими эмчилгээнүүд болон байн эмчилгээнүүд дээр маш өртөг өндөртэй эмчилгээнүүдийг араас нь даатгал руу оруулаад байгаа. А гэтэл нөгөө баян орнууд чинь даатгалын систем аягүй сайн хөгжсөн болохоор тэд нар нэг зэвсэг нь их байхгүй. Хэрэглэх эмнүүд нь ингээд төрөл төрлөөрөө байждаг. А бид нар нөгөө байгаа цөөхөн юм дотор яаж комбинац хийх үү гэдэг асуудал. А гэхдээ манай өхний төв дээр одоо явж байгаа схемүүд маш гоё үр дүн өгч байгаа. Манай хийм дээр манай хавдар судал дээр байгаа бидний байгаа хийм юм биш үү те. Тэд нар бол бидэрт бол одоогор бол маш сайн үр дүн өгч байгаа. Бид ингээ хавдар болохгүй байгаа. Та бодлоо 5 сая хавдар нүдэн дээр чи ороод ирлээ. Гарт өргөдө чулуу шиг юм орж ирэл схем явсан хавдар олдохгүй байгаа шүү. Тэгэл бид нар зүгээр тэр хэсгээ тэмдэглээд хийгээд дотор нь юм зам үлдээгээд энэ хавдар байгаа гэдгийг мэдж байгаа учраас яг тэр хэсгээ өөлөд авах жишээ нь. Бид хавдар олоход болж байгаа гэсэн. Тийм төвш. Тэгэхээр тэрний ардаар бол бидний одоо тэр хүний survival гэж ярьдیں۔ Ер нь бол тэр хүний цаашид хавдар дахихгүй байх амьдрах чадвар нь манайх бол магадгүй 5 жилийн дараа бүүм маш гоё үр дүн бид нар удахгүй харна. За нэг тэмдэглэлтэй үзүүлээч одоо энэ хүүхдүүд бид нар яаж одоо залуу үеийн хүмүүстэй одоо за ер нь бол яг тэмдэглэлтийг бол яг зүгээр яг энэ бол нөгөө юу биш шүү. Зөв одоо урчин сэргийлэх нь биш шүү. Гэхдээ мэддэг байх хэвээр. Охтын наснаас эхэлнэ. Ээж нь охиндоо заа, тийм ээ. За хамгийн эхлээд бол ерөөхдөө өхний товч эргэн тойрны өнгө өөрчлөгч анзаарах хэрэгтэй. Товчны өнгө өөр байна уу, 2 ижил байна уу, нэгдүгээр анзаарч хэрэгтэй. За хоёрдугаарт бол ер нь бол одоо ингээ нар зүг гэж ярьдаг тий. Яг л хөхөөрөө ийм раундинг буюу тий дугуй ийм байх нь шүү дээ. Тэгэх юм бол цагийн зүгээр бид ярьдаг байхгүй юу? 1 2 3 4 5 6 7 8 9 яг зөв 1 2 3 ингээд ороос явсараа 12 цагт хуваачч тий. Тэгэхээр яг цагийн дагуу байрлалын дагуу тэмтэрнэ гэсэн хөхний товчноос гадагш. Ингээд цагаа дотгош. За тэгээд суугаа бол ингээд яг гарыг бол одоо хагас нуусан байдалтай.
Ер нь бол ихэвчлэн усанд орж явах тэмдэгтүүл тэмдэх ёстой гэдгийг арай илүү гулгамтай, арай илүү мэдэрдэг гэсэн үг. Тийм. Тэгээд хөхийг бол яг сугны одоо суган дээр яагаад гэж нэгээр сугны болчирхайнууд аягүй сайн тэмдэх ёстой байдаг. Тэгээд хөхний сүүл хэсэг бол суг хүртэл явж байгаа. Тэгээд тэр хэсгээ сайн тэмдрээд ингээд бол тэмдэглэлт болж юм гэсэн. Хөхний наснаас эхэлжүүлэх зүгээр. Ойлголоо. За маш их баярлалаа. Ашаамж асуух зүйл байсан уу? За маш их баярлалаа. Тэгээд цаг зав ингээд одоо хавдар дээр чинь зүгээр л ард түмэн бол бужигнж байгаа те. Тэгээд тэр ажлынхаа хажуугаар бас авчирч биднэрт бас үнэтэй зөвлөгөө өгж ярьцлага хийсэн танд их маш их баярлалаа. Тэгээд манай энэ подкастын ерөнхий ивэнтгчээр Амуу брэнд оролцож байгаа. Тэгээд ямар нэгэн одоо малын гаралтай болон нөгөө транс тос ороогүй яг эрүүл бүтээгдэхүүний дээжийг бэлгэлж байна. Бас үндэсний үйлдвэрлэл ийм гоё бүтээгдэхүүн хийж чаад бид нэр баяртай байгаа шүү дээ. За баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. Цаг зав аваад орцуул ирсэн юм те. Таргалтай гэдэг одоо тэгэхээр яг энэ бүтээгдэхүүн чиг таргалуулахгүй. Тэгэхээр одоо хөхний хавдраас бас тийм ээ. За баярлалаа. За маш баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа. За. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай.